Хинтээ аймгийн нийтийн номын сан 1944 оны 4-р сард сайд нарын зөвлөлийн шийдвэрээр байгуулагдаж байжээ. 1990 оны 10-р сард ардын депутатуудын хурлын шийдвэрээр төрийн шагналт яруу найрагч Чойн номын нэрэмжит болсон байна. Бидний үед бол одоо бас гар ажиллагаа байсан. Тэгээ одоо бол ингээ бүх юм захимжсан одоо үнэхээр сайхан байна. Тэгээд намайг анх одоо 89 онд энэ сайхан номын өргөнд орж хахад Эрдэнэтар дарга маань үлгийдэн авчирсан. Би бол яг номын санд анх орохдоо бол мэрэгжлийн бас хүн яар ороод 33 жил одоо энэ сайхан танкинд одоо номын сан ч гэсэн сайхан мэрэгжлийг эзэмсээд байснараа бахархалтай байдгаа. Бидний чи ажиллаж явах үед төлөвлөгөөтэй байлаа шүү дээ. Төчний хүн төчний номын шууд нэгсэн төлөвлөгөөтэй. Тэгээ би бол аймгийн номоос фонтыг шийдээсэл да. Хөдөө очиад бол одоо тэгэхээр тэр төлөвлөгөөг чинь биелүүлэх гээд одоо хөдөө малчтаар чинь номоо барайл одоо тэгээд хянууга аваад одоо хөдөө малчтаар явдаг байлаа шүү дээ. Ажиллаж явах үедээ үл номоос ингийн барилга чинь барьж ийсэн. Тавдах нь ажилладаг байсан. Барилгатай болно гэж өөрөө тэгээд энэ чулуу ачихаа элс шороо ачих тэр чинь төсөв хөрөнгө мөө чанга байсан да тэр үе чинь хөрхий. Тэгээд бид хэд чинь гөрөөчгийнхэн ажлыг бүгдийг бидний хийдэг байсан да. Айн баяраар байгууллагын түүхийг номын хуудаснаа мөнхөлж хан хинтийн номын өргөө болон зохиолч орчуулагчдын бүтээлийг үлгэдэн авлаа. Нийтийн номын санд шинэ ном худалдан авахд жилд 7 сая төгрөгийг улсаас олгодог бол зохиолч уншигчдын хандваар энэ мэтээр номын фонд баяжигддаг байна. За 80 жилийн хугацаанд манад түүхэн ном гараагүй байсан тэрийг шинээр гаргалаа. Анх удаа ном зүйн хаантын зохиолч орчуулагчдынхаа бүтээлээр ном зүйн бүртгэлгээ яг мэржлийнхээ номыг гаргасан. Одоо манай барилгач 1971 онд баригдсан. Тэгээд 53 жил болсон барилга. Тэгээд бид нэр зохицол үйлчлэгээ сайжруулахын тулд хаалгач мэдлэг бүх өрөө танхимуудаа дулаалах, доторлох гээд их засвар бол өөрсдийнхөө хүчээр хийж үзсэн. Хинтээ аймгийн нийтийн номын сан бусад номын сангаас хамгийн бага бүтэц оронтойтой. Гэсэн ч ариун фонттой. Бүх номоо электрон каталогт оруулж киоск машиныг хэрэглээнд нэвтрүүлсэн. Өөрсдийн нөөц боломжтой тулгуурлан 33 сая төгрөгийн их засварыг хийж 5 дахьтай орчинг бүрдүүлжээ. 5 дугаар ангиас хойш номын сангийн байнгын үйлчлүүлэгч болсон. Хичээлээ тараад ирээд номын сангийн даалгавраа хийх гэх мэт 5 дугаар ангиас хойшснаас одоо хүртэл номын олдцол хамаагүй их болсон. Тэр үед болохоор тэр ном байхгүй, одоогоор байхгүй байна гэдэг хариу авдаг байсан бол одоо харин олдоц ихтэй байгаа түрүүнд ирсэн ч юм уу тиймэрхүү. Би одоо өдөр тутмын сонингуудаа л уншдаг. Тэгээд яг дээр нь өрхөн үйлдвэрлэл энэ төр гээд сэтгүүлүүдийг уншдаг. Анх 200 гаруй номтой байгуулагдаж байсан тус номын сан өдгөө 27 мянга гаруй нэр төрлийн 43 мянган номтой олжээ. Мэдээллийн хөтөлбөр